Билжин. За юу хаана ирсэн байгаа лээ? Бид тээр одоо Казахстаны Big Almaty Lake дээр ирсэн байна. Миний bucket list-ийн хувьд миний 3 дахь хүсэл маань ингээ биелж байна. За миний хамгийн номер 1 бичсэн хүсэл маань уугаар биелж байна. Одоо хийчих гэсэн. За таксиндаас буугаад одоо эндээс эхэлж ахлах хэрэгтэй юм байна. Таксиндаас түрүүн буучаад уугийн дэш алхаж ирсэн юм бит хоёр. Тэгээд тэгсэн чинь нэг такси хажуу төр төрөө зогсоод Big Almaty нуур хүртлээ ингээ 6 км штэй та хоёр ингээ алхаж байгаа мó. Тэгэхээр за яхаа жоохон зам төгчээ гэж бодоод тэр нэг хүний 1000 тенге авах гэсэн байхгүй. Тэгэхээр битээ за 2000 чи гайгүй юм чи сачи. Жоохон зам төгчээ гээд тэгээд 6 км явах юм болов гэсэн чи 3 км бараг явсан уугүй юу. За ирсэн болцоо одоо эндээс цаашаа алах гээд. Тэгээ ерөнхийдөө жоохон заллуулах шиг боллоо. За нэг юм дулааны шугам шиг юм байгаад хүмүүс тэрэн дээгүүр алхаа авчт юм байна. Эсвэл хажуудлын хашигтал дэшээ гардаг юм байна. Тэр дээр ямар ч хэсэг очиж харж аваад дулааны шугам дээр нь явж хатгаар ах юм бол алхнаа дээгүүр. За одоо тийш уул руу өсөх явж байна. За тийш өсч байна. Ийм төмрөөр шатсан биш үү? Айгу огцом өгсөр юм байна. Тэгээ айгу амир амсгаад болж. Хэр өндөрт гарсан харуулъя. Ийм өндөрт гарсан байна. Нэмэ турбан дээгүүр алхаж байна. Өөр айгаад алахгүйс одоо тийшээ гараад ирсэн. Дээрээс 2 хүн ирж байна. Яаж зөрнө? Энэ турбан дээр яхаар арай тэгшин газараар явж байгаа юм шиг санагддаг юм гоё юм байна. Хүүе энэ талын тэгшин зам биш үү? Одоо гайг одоо л тэгшин болж байна. За сайн дээр гав турбанаас буугаад одоо энэ замаар тийшээ алхаж байна. Big Almaty нуур маань болохоор Almaty хотоос хамгийн ойрхон байдаг нуур. Улирал цаг агаараасаа шалтгаалаад ерөн өнгөө хувиргадаг гинэ. Өнөөдөр болохоор ийм бүрхэг үйлэрхэг байгаа болохоор ерөнхийн ногоон өнгөтэй байгаа гэж би бодчих. Big Almaty нуур маань Almaty хотын хаяг ундны ус гэж явдیں۔ Гинэ. Тийм болохоор нуур руу хамаагүй одоо орж сэлэх ч юм уу те хог хаягдал хаях бол хориотой юм байна шүү. За өсөө үлээсэн мөч ирж ах шиг байна. Вау! Ямар цэхэр. Оо! Ямар гоё юм бэ? Амар цэхэр өнгөтэй. Yes, чадсан. Өхөрөө. Almaty нуурын хаяг хажууд ирэхээр айгүй хөтөн болт юм биш үү? Яг энэ уртлаар харагдаж байгаа болохоор нөгөө нэг Кыргызстан, Казахстан, Чайна тий гурыг дондор ингээ явдаг юм нуул Тяншаны нуруу гэд ийм амар сүрдмээр нуруу байна. Нараас дэш алхахад 4 цагийг зарцууллаа. Ерөнхийдөө ийм өвдөгний хамгаалалт тий уух хус. Тэгээд нартаа болол малгайтай ч юм уу. Бэлтгэлээсээ хангаж аваад гарах хэрэгтэй юм шиг санагдлаа. Бид хоёр болохоор өнөөдөр бас иймэрхүү үүлэрхэг өдөр таарсан болохоор бас гайгүй байна. Одоо ямар ч гэсэн орой болохоос өмнө газ доошоо бас буухгүй бол дахиад 4 цаг алхана. Уулын дотор бууга байна. Тэнд нэг бууга явж байгаа хэ. Тарууга юм уу? Бууг гэсэн. Тарууга байна гинэ. Хараад. Хүүе ямар хөрх юм. За бид хоёр одоо буцаа буух чинь гадаа жоохон бороотой байна. За энэ замаар нөгөө хүмүүс нэг бол алхаад нэг бол
ийм түрээсийн тэгээд дугуй скутерын дээр унж яваад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь скутертэй дугуйтай хүмүүс ингээ явахдаа юу айгүй их асуултдаг юм шиг санагдлаа тий. Өсөж явж байхад нэг хоёр залуу асуулсан. Нэгээ бараг жалганаасаа цаашаа гараад байгаа юм байна шин. Ямар ч байсан энд хэрвээ нэг биг алматын үзэх гэж ирж байгаа бол зүгээр иш дээрээд өөртөө ингээ алхаад алхангаас ингээ байгаль маглаа гоё үзээд тий. Тэгэж явах нь хамгийн зөв юм биш үү. За явъя ясаар норийнхаа одоо даашаа бараг буугаад иржээ. Зөндөө алхуулт юм байна аяа. За 2.16 гэж дэше гарсан тий. Тийм 2.16. Тэгээд одоо замаар нь дэше гарсан. Тийм. Тэгээд одоо цаг болохоор 7:03 болчих. Тэгээд нийт бараг 5 цаг ерөн гарсан. Хамаагүй хурдан гарсан юм шиг байна. Тэр амар арай гараад. Тэгээд за ерөнхийдөө нэлээд харахгүй болсон байхад 8-9 гээд ерөн буух юм байна да гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь одоо бодоод. Тийм ээ. Норны хувьд бол үнэхээр ярих таахгүй маш гоё. Цэв цэнхээр өнгөтэйсэн. Тэгээд цаанаа тэр ханжаа нуруу мороо тий яагаад байгаа юм бэ? Амар гоё юусэн. Засвастай. Тэгээд амар гоё. Тий одоо ингээл нар жаргахыг хараад амар гоё явж байна. За тэгээ ямар ч хэсэн сэтгэл бол маш өндөр байна. Айгүй гоё байна. Маш гоё цэнгэг агаартай байна. Казахстаны биг алматы гэдэг нуур бол үнэхээр гоё юм байна. Сэтгэл айгүй хүртэй. За тэгээ өнөөдрийнхээ аяллыг үгээр дуусгая. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. 2 hours later. Цааш алхсаар байна. Бидний унааны зам ордог хэсэг хүртэл бас нэлээд зайтай байхгүй юу? 5-6 км. Тэгээд тэр хоёрын хооронд ингээд хувийн унаанууд ингээд явдаг байхгүй юу? Тэгэхдээ нэг иймэрхүү аслагдсан уулын бүс иймэрхүү зоочдын зөвхөн явдаг иймэрхүү хэсгүүдээр скам амир ихтэй. Тэгээд саяфтаар нэг ах дээр одоо нэг асууж байгаа байхгүй юу? Нэг уг нь таксины аппликейшн дээр болохоор нэг 3,000 теңгээс гараа байна. Тэгсэн чинь саяны 15,000 тенге буюу 100,000 төгрөгөөр явах юм гинэ. Тэгээд одоо таяр доошоо явж залхчихлаа. Тэгээд яг өөрсдийнхээ нэг хэрэглэдэг Яндекс гэх такси гарна. Такси барих гээд оролдоод үзчихээ. Тэр орондоо явсан доошоо алхчихлаа. Пакистан нэр айгу сайн хүмүүс бас байдсан байна. Саяфтай бүр тэр уулын мөхөрт те такси авахгүй, хүн авахгүй. Тэгээ бэжсэн чинь нэг машин өнгөрөх гээд байжгаад нь би ингээд зогссон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь зогссон. Тэгсэн чинь дотор нь нэг үеийн маягийн нэг тийм нэг залуу нэг охин байсан. Тэгээд тэр хоёртойгоо танилцаад ингээд бит хоёр ингээд такси олдох байгаамаа энэ хад амар үнэтэй байна. Тэгээд бит хоёрыг ингээд замдаа болгочаач гэдгсэн байхгүй юу. Уг нь бол зүгээр ингээд нэг хотын дөх зам дөхүүлээд зүгээр ингээд хайж ухааны юм хийсэн. Тэгсэн чинь амар хөөрхөн тэр охиных нь ээж нь өмнө нь Монголд амьдарч ирсэн байж таараад тэгээд тэгснээр бит хоёрыг бүр ингээд байгаа газар чинь буулгаад өгөө гэд. Тэгээд тэнгуут нь би битээр бүр yes гэж бодсон. Амар гоё ингээд хөргөөлээд ирлээ. Амар гоё өнгөө хөргөөлж ирсэн. Анх удаа яг хүнээр ингэж юм тасааж байгаа нь амар гоё санагдлаа. Тэгээд битээр бас нөгөө яг өнгөө ингээд хөргөөлж байгаадаа жоохон санаа зовоод янз бүрийн жоохон бэлэг өгчээ гэж одоо тэгээд Монголоос авчирсан жоохон юмаа бэлэг болгоод өглөө.